Боловсрол шинжилгээ ухааны яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Монголын Улаанзагаль маань нийгэмлэг, Дорнод аймгийн 12 дугаар сургууль хамтран гэрэлт хүч бичил төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл маань сурагчдын суралцахуй, эрүүл мэнд, дархлааг дэмжихэд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, эерэг нөлөөллийг нийгэмд үзүүлж хамтран ажиллах зорилготой. Ингээд та бүхэндээ манлайлагч гэр бүлүүдэд танилцуулъя. Сайн байцгаана уу, намайг Бацуурын Альмаа гэдэг. Би 5 ангийн сурагчийн чингүний ээж байна. За ковид цар тахлын үед би хүүхдтэйгээ теле хичээлийг давтахад нь хамтарч туслаж, хамтдаа үзэж, хүүхдтэйгээ ойлгохгүй байгаа зүйлийг нь хүүхдтэй зааж зөвлөж ажиллаж исэн. За мөн хичээл хийхээс гадна хүүхдээ идэвхтэй цагийг нь чөлөөт цагийг нас зөв боловсон өнгөрөөхийн зорилгоор идэвхтэй 3 цаг гэдэг үйл ажиллагаа гэрийнхаа хэмжээнігээд хэрэгжүүлдэг байсан. Энд нь аль дээр теле хичээлээ үзэх, хүүхд маань чөлөө цагаараа өөрийнхөө дуртай зүйлийг хийх, тоглох ийм ажлуудыг хийдэг байсан. Тэгээд энэнийхээ хажуугаар бас ковид цар тахлын үед бол хүүхдийнхээ эрүүл мэндийг бас дэмждэг байсан. Үүний тулд бол хүүхдтэй бохирдсон тохиолдолд нь гараа угаах, мөн бол халуун бүлээн шингэн зүйтэй ойр орхиноор уулгадаг. За мөн утлагын аппаратаараас орой болгоно гэж хүүхдээ утгаж ковид цар тахлаас хүүхдийгээ хамгаалж ирсэн. За өнөөдрийн тухайд бол манлайлагч эцэг эхчүүдийн тэмцээн ороод одоо тэргуун байр эзэсэндээ амтуул их баяртай байна. Тэгээд эцэг эхчүүдтэй бас хүүхдийнхаа хөгжлийн төлөө бас хамтран ажилласаа багш нартайгаа гэж уриалмаар байна. За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Би Дорнод аймгийн Хэдэн сумын 12 дугаар сургуулийн 2-ын В ангийн сурагч Бацхан Игшгэлэнгийн ээж байна. Би хүүхдээ гол нөгөө сургах зөв цэвэр бичихийн тулд хуулан бичлэгийг аягүй сайн хэлэгдэг. Тэгээд зав чөлөөгөөр нь буддаг ном юу яадаг, их будулдаг чөлөө цагаар нь. Тэгээд 1-р ангид байхад нь би үеийн хүснэгтийг аягүй ашиглаж хүүхдээ үсэг нүдлүүлэх, үе нүдлүүлэх, уншиж хүчиж сургахад үеийн хүснэгт өөрийнхөө гараар хийж, гэрийнхээ байгаа гарын дорх материалаараа хийж хүүхдээ уншиж хүчиж сургасан. Тэгээд дүлгэрийн зурагтай номыг аягүй ашигласан. Тэгээд нөгөө гараараа ном хэвлэж аягүй тийм нөгөө өгүүлбэр зохиох тийм схем юугаар тэгж нөгөө хүүхдээ аягүй сургасан байгаа. Зуны цаг тулангууд би хүүхдүүдэд нөгөө хашаанда жимсний мод таардаг. Тэгээд цэцэг юу яадаг, арчлуулаад, тариулаад, ногоо тариулдаг. Тэрийгэ услуулж нөгөө хүүхдүүдэд туслуулдаг. Өвөл болонгууд би тэд нөгөө юу яадаг, цэвэр агаарт гарахын тулд гол дээр очиж хүүхдүүдэд боловсруулах аягүй дуртай. Манлайлагч эцэг эх төслийн хүрээнд байр эзэлсэндээ маш их баяртай байна. За сайн байцгаана уу. Намайг Бат 2-ын Дөлгөөн гэдэг. Би Ариун Болор Ануудар 2-ын ээж байна. Нэгийн В анги оюутны багшийн анги, нэг нь 3 ангийн 17 багшийн ангид сурдимаа манай 2 охин. За сая энэ коронагийн үед би 2 охиныгоо болонгууд амин дэм, алим жимстэй хичээл ном хийх аль тийм тухтай орчинд бүрдүүлэхийг маш их зорьсон. Одоо хичээл ном аягүй сайн хэлгүүлж, орой ажиллаа тараад ирээд гисэн нөгөө хүүхдүүдийнхээ хичээл ном аягүй сайн давтуулаад, одоо өдөр нь аягүй одоо би өдөр нь гэртээ байхгүй ч гэсэн өдөр нь 2 хүүхдээ аягүй сайхан унтуул замраагаад орой ингээд ирэхт маань ингээд цаваа цэргэлэн байхлаар хичээл аягүй сайн давтуулаад аль болох 2 охиныгоо ингээд хүнээс хүүхдүүдээс ингээд хоцроошгүй юм хүм мэдхгүй үлдчихвээ гэж аягүй тийм хичээж аягүй давтуулсан хүүхдүүдээ. Тэгээ багштай аягүй нэгт уялдаа холбоотой за би ямар юм хийх вэ, яах вэ гэж аягүй сайн тийм багштай нэгт холбоотой байсан багш нартай. Тэгээ хүүхдүүдтэйгээ би яаж ажилладаг вэ гэхлээр одоо 2 охиндоо ингээд байхгүй ингээд манай 2 охин одоо манай ангийн хүүхэд аягүй сайн уншиж бичиж гэдэг байхгүй. Тэгсэн би үгүй манай 2 охин заавал бусадтай адилхан байх шаардлага байхгүй. Миний охин өөртөө аяндаа ингээд хичээгээд байх юм бол тэр хүүхэд чиг сайн байж болно, тэрнээс жилээ сайн байж болно гэж заадаг болохоор миний 2 охин аягүй сайн хичээдэг хичээл номондоо. Тэгээд ер нь бол айхтар тэгээд загинч тийм цандарч хичээл заах аягүй дурггүй хүүхдүүдээ аль ивэл хичээлийн заадаг. За тэгээд өнөөдөр ингээд манлайлагч эцэг эх гэсэн тийм
одоо юмд ороод төсөлд ороод ингээд тэргүүл эзэлсэндээ их баяртай байна. Маш их баярлалаа намайг сонгосонд.